Сайн уу? Элсэн сайн уу? Ажил сайн байна. За болцоонд яг мэдсэн байгаа тий. Та хэнийг урьж байгаа вэ? За би яалтаа цэцлэмжийн дасгийн совилогч инх сайхан ихчийг урьж байна. За. За болцоонд 8 жил. За баярлаа. Өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр ингээд совилогч нарын баярыг өгсөн болзоо гэд нэвтрүүлэг хийж байгаа. Тэгээ залуу эмч нараа төлөөлөөд би таныг ингээд өнөөдрийн болзоонд урьсан байгаа. За баярлалаа. За ингээд ийм тодорхой хэдэн асуултууд байгаа юм байна. Хоёулаа би биенээсээ харилцаа асуугаад за тийм асуултанд хариулнаа. За би танаас асуулт асууя. Анх уулзаж танилцсан дурсамжаа хуваалцсан уу гэсэн байна. За Юу гэж юм бэ? харилцсан уу тийм? За би анх 2021 онд анагаахын шинжилгээ ухааны сургуулаа төгсөөд тэгээд Сүхбаатарын аймгийн нэгдсэн эмнэлэгтээ яралтай цэцлэмжийн тасагт одоо түргэн цэцлэмжийн эмчээр ажиллаж анх ажлын гараагаа эхэлсэн. Тэгээд тэр үед анх одоо ажил дээрээ инх сайхан ихчтэйгээ ингээд танилцж исэн. Тэр үед бол манай инх сайхан ихч яралтай цэцлэмжийн тасгийн ахлах сувилагчаар ажилладаг байсан. Тэгээд анх одоо тэгжил ажил дээрээ л танилцж исэн да. Тэгэхээр болортыг анх оны шинжилгээ ухааны дээд сургуулийг төгсөөд ирэхэд бол болорт вэ гэдэг утгаар нэг наран гэрэл гантуудах гэдгээр нь айлын ганц айгүй хэрэг дураараа л гэж боддог гэсэн. Би л тэгж боддог байсан чи яг ажлын салбар дээр гараад ирэхэд тэр шал өөр хөөхд байсан. Яс зүйтэй, хүнтэй айгүй өвтэйхэн тийм нэг айлын төвлөлний хачин хөөхд ахал гэж би боддог байсан чи шал өөр эсрэг зэсгээр айгүй хөөхөн ааштай хөөхд байсан. Одоо ч гэсэн өчигдөр жилөө өртөгдөр хэлжсэн. Одоо яалтаа цэцлэмжийн эмчтэй болгол та манайд нэг 5 сар ч гэсэн явчихлаа. Ачаал ихтэй байна гэд өөртөө тусгаарлан гуйж лээсэн тийм. За ингээд ер нь бол бид хоёр ажил дээрээ анх танилцж исэн юм аа. За үргэлжлүүлээд сувилагч мэргэжлийг сонгох болсон шалтгаан нөлөөлсөн үлгэр дуурайл авсан хүн байдгүй гэж танаас асууя. За би одоо 1967 онд төрсөн. Тэрнээс хойш одоо мэдээ орсон цагаас л эхлээл аймгийн нэгдсэн эмнэлгийн хоолыг хийцэн гэж хэлдэг намайг хийсдэггүй хаа гэж боддог. Манай ээж аав аймгийн нэгдсэн эмнэлэг цэглаач юм байсан. Ээж минь олонгууд насаараа харьсан үний сувилагч боргол гэж юм байсан. Одоо ч байгаа. Тийм болохоор одоо ээжийнхээ эмнэлэгт нэг гой санагдаад тэр үед ч л одоо нэг арьсан гэдэг чинь нэг улаан тариа хийгээд нөгөө нэг удаан шприц гэж байхгүй бослогддог шприц гэж хөнгөр хичнээн гэж цэвэрлж ш тэгэл цэвэрснийхэн дараа улаан өнгөл гарч ирэхгүй тэгэл буцалгаар тариагаа хийдэг гэсэн шүү дээ. Тэр үед чинь арьсан гэдэг шиг. Тэгэл ээжийнхээ ажлыг л авч үлцэл гэж боддог шүү дээ. За одоо яг л харилцан яах юм уу? Ингээд ингэх юм уу? Ингээл явах юм уу? За таны одоо тий яаралтай цэцлэмжийн тасагт ажиллаж байгаа одоо сувилагч нарын ажлын онцлог ямар байдаг вэ? Ер нь бусад сувилагч нараас ялгаад Яаралтай цэцлэмж гэдэг нь одоо аймгийн нэгдсэн эмнэлгийн нүүр царай болохоос гадна яаралтай цэцлэмж дээр одоо ямар ч хүн орж хүүхд чихгүй том хүн чихгүй нас гаргалцахгүй юу ч хамаагүй орж ирдэг тий бужигч шийдсэн цагтаа л нэг тасагт очино. Тасаг бол яах вэ? Би одоо бас мэдрэлийн цэцэд нэг жил ажиллаж байсан үед бол тасагт бол энд бол одоо аншин тодорхой тэгжээгээл арай докторцсон үедээ л тасаг руу шилждэг болохоор яаралтай цэцлэмжийг үлдсэн нэр аймгийн нэгдсэн эмнэлгийн ганц нэгдүгээр номерт барих галын одоо юу гэх юм гал дөлөөдөө хасж байгааг мэдлэг тийм л ажиллаа гэж боддог шүү дээ тийм. шүү дээ. За таны ажлын хугацаанд хамгийн их сэтгэл үлдээсэн сувилагч болон одоо ажиллаж байгаа хамт ажиллаж байгаа хамт олонныхоо тухай хэлэх сэтгэлдээ хуваалцаач гэсэн байна. Хамгийн анх манайх чи 95 онд орсон л үед онцсон магтанд хамгийн анх орж ирсэн шүү дээ. Тэгээд одоо энэ дотрын засгийн ахлах сувилагч боён гişэд өгсөж ирээд битэрийн гармаа амчин галуу хоёр цаг бүр гэрээд явуулахгүй энд хорж ирсэн шүү дээ. Одоо яг л тэр үед л хоёр шалгуулна гэдэг. Тэгээ орж ирэхэд надаас өртөө ам босгол гарч ирсэн. Амгаа яашаалахгүй гэдэг.
гарах нь ажилчлал байвал ажил. Тэгэл ердөө өөр юм аахгүй. 72 цаг бэлдсэн юм аа. Ганцхан ямар тэгэл аваад гарчлаа шүү. Хамгийн анхны магадлал. Тэр л бидэрт аягүй түүх олж үлдчихлээ. Тэрүүнд их юмч сурч ирлээ. Та ажилласан судалжсэн тийм сэтгэлэлд байсан гэж тийм. За одоо хамт ажиллаж байгаа хамт олонныхаа тухай тасгийнхныхаа талаар та яриач. Одоо ажиллаж байгаа хамт олонны тасгийн юу хүүхдүүд бол одоо бас жоохон эвээ болох ч юм уу. Яралтай сүлэмжийн гал дүрлцэж байгаа юмд бол тэгэл баг хамт олон гэдгийг л ер нь бол тэгэл ер нь яралтай сүлэмжийн нэг хүн хэдрүүл ер нь арай л барахгүй байгаа шүү дээ. Хэдрүүл дээрх үдчил бид нар бол ирмэл ангилт дээр байдгүй л шүү дээ. Яралтай сүлэмж юмж байдгүй л 103 юмж байдгүй л. Тэр чиглэлээр гарч гал нэг 3 юмж идэг гэсэн шүү дээ. Бис засал төр хоёр чир дээр цуг гардаг гэсэн шүү дээ. Тэгэл нэг гизээр өвдөн л гингүүд л дуулганд явуулаад ганцлага юмж идэг чи тэгдэг гэсэн шүү дээ. Гам юм чинь. Та нэг юм зүгээр нэг гизээр өвдний гингүүд л юу явуулчих юм, эслийг явуулчих юм. 3 дахь нэрээ явуултаа, дотроо явуултаа гэлдэг гэсэн. Одоо тэгэхээр одоо бас харьцангуй гайгүй сайхан болчихсон байна. Чиглэлээрээ байна. Тэгсэн инээл тэгэл мэрийгээ дэсээр нэг зөвлөгчд бол баггүй шүү дээ. за харьцангуй ачаалттай ажиллаж байгаа байна. За дараагийн асуулт нь хүнд туслахын сайхан нь юу байдаг вэ гэсэн асуулт ирсэн байна. Хүнийг ер нь зүгээр л нэг сайхан угтаал авах юм бол тэгэл ер нь цаашаа бол ер нь сайхан угтаал авах анхан сайхан угтчих юм. Тэгэл ерөөхдөө л ер нь болтой доо юм тийм. Тэгж л боддог байвал тийм. За та хоёрын хамтдаа бүтээсэн онцгой дурсамж нэ. Тэр юу? Тэр их юу аа юм болоо. За яг онцгой гэхээр бас яг санаанд орохгүй л юм тий. Яг уу тухайн өдрийнхөө ажил дээрээ алдаа эндэгдэл гарахгүйгээр аль болохоор ажиллаа үр бүтээмжтэй хийгээд дуусгах л одоо тэр өдрүүдийн дурсамжил байна да. За яг залуу хүүхдийн ормыг бодоод бол бусад залуучууд одоо гомдол гомдохоос та одоо нэг ходоодны замттай байж байгаа хүүхдийг бол магадгүй ингээд байж гал ирээд солиулаад байгаа шүү дээ. Тэгээ танаас өмнө ирээд ярьж байгаа хүмүүс бас ирээд нэлээд хэдэн сар жилээр ажиллаж байгаа, 1 жил ажиллаж байгаа, 2 жил ажиллаж байгаа юм шиг ингээд шууд солихгүй хахад хин имжил өдөө шууд ходоод байхын замдыг бол сольжиж байгаа. Тэрээр бол би таныг бол аягүй бахархаж байгаа. Тий. Тэгээ замтай хөхт ирээд байгаа. За хамгийн их баярлуулж бас гомдоож байсан тохиолдол би юу гэсэн байна. Надад бол бас яг санаанд бол буухгүй байна. Гэхдээ ер нь бол ажлын гараагаа эхлээд бас дахиад резиденттэй суралцаад ирсний дараа яралтай цэцлэмжийн тасгийнхан маань тий сувилагч нар маань эмч нар маань бас ингээд сайхан хүлээж авч хамтран одоо ажилдаг. Тэгээд тэрэнд нь бол ингээд бүх сувилагч эмч нартаа баярлж явдгаа. За таны хувьд яг төгсөөд ирсэн гэдгийг бол сонсоогүй байсан. Яг яол хийж хахад нөгөө юунд дараач штууд ирээд хоёулаа ирээд нэг нь мэдлээд яваад та өөрөө мэдлээд нөгөө хүн чинь мэдлэхгүй явахаар нь би бүр гайхажсэн бид. Тэгээ болроо явчмаар мэдлж чинь өөр хүн нь л мэдлэхгүй байна. Тэгээ яг 100 явж байгаа юм бол санаа авбал аав биз тийм ээ. Яг яалтайгаар дамжихгүй юм чи дамжихгүй сувилагч гэж бол баг аймаг нэгдсэн юм. Хараахан байхгүй хаа гэж бодож байгаа. Тийм болохоор хүн бол бас яг төлхөр нэгэд орж байгаа тасаа буюу хамт олныг бас дээр өрөх баха гэдгийг бас хүмүүс бас хэлье гэж бодож байгаа. Ер нь бол ажлын эмнэлэгт юм тий ажлын гараагаа эхэлж байгаа шинэ төгссөн хүмүүс бол яралтай цэцлэмжийн тасгаараа бас дамжаал ингээ явдаг байгаа тий. Мэдхгүй байж болно. Заавал мэдэх албагүй шүү дээ хүн компьютер биш мэдхгүй ажиллана. Ажил дээр гараад ер нь голох юм нэгдүгürt тийм болохоор ёс зүй гэдгийг л нэг номер тавих хэрэгтэй байх гэж боддог. За эмч сувилагчтайгаа хамтарч ажиллахад хамгийн чухал зүйл нь юу байдаг вэ гэсэн бэ? Таны бодлоор. Миний олон жил ажилласан. Тухайн хүнтэйхаа дэргэд дэвтэй нартай эмч баг эмч сувилагч хоёр нийлжээс л тэр хүнийг аврахаас хойш хоёулаа бол өстэй дээд зэрэгэл ёс зүйтэй байх ёстой л гэж боддог. Тийм эмч сувилагч хоёрынхаа үеийг харилцан ажилладаг.
Окей, ёс зүйтэй хамтраж ажиллаад тэгээ бие биендээ хэлдэг найрсаг хандчихэж одоо ажлаас шалтгааллах стресс авахгүйгээр тэгээ аль болохоор ажлынхаа ард давж гарах хэрэгтэй учраас би ч гэсэн хамтарч ажиллахад хамгийн чухал нь бол ёс зүйтэй байдал. Бас найрсаг зан юм болов гэж юу бодож байна. За. Манай салбарын ирээдүйн шиг хандлагыг юу гэж харж байгаа вэ гэсэн байна. Одоо л ер нь яар тасламжийг бол ер нь тухай аль ямар чиглэлээр ер нь нүүр царай байдаг болохоос яар тасламж ажиллаж байгаа хүмүүсийн ёс зүйг л ер нь дээд зэрэгтэл барих юм бол эмнэлгийн үйл ажиллагаа бол ер нь сайжрна гэж бодож байна. Мэдгүйгээс болоод хүн ер нь гисэн гэж хүндүүл хэлүүлдэггүй шүү дээ. Тэр эмч тийм уу хааштай энэ эмч зөвлөж тийм үү хааштай байсан гэдгийг л хэлнүүхээсэр ер нь сайхан ухтаад авах юм бол ер нь өвчний ер нь 60-70% бол бараг л итгэл гэж боддог. За таныг одоо тий энэ олон жил та ер нь нийтдээ хэдэн жил энэ одоо совилогч мэргэжлэр ажиллаж байгаа вэ? Одоо бол би 38 дахь жилдээ ажиллаж байгаа шүү дээ. За 38 жилийн туршид одоо тий таны ажиллаж байх хугацаанд хамгийн их сэтгэл тоногссон талархал ямар талархал 2024 онд нөгөө тэтгэврт гарч байгаа 4 хүнийг алдаршуулсан шүү дээ тий. Тэрэн дээр аягүй их биестэй аягүй их баярлж байсан. Яалтаа цэцлэмжээс аваад дээш хөтлөөл 3 давхар хүртэл явхад тэр сайхан зогссон хүмүүсийн өмсөн зөөсөн хувцас нэгдүгээрт хоёрдугаарт өстэй нөгөө шар ногоо ингэр шажигналаад очсон ч эсвэл ер нь баярын мичгээс нар төвний гавьяатыг хүртэл авсны тэр хамт олонны дунд л өстэй мэдэрч ирсэн. Тэр аягүй сайхан үйл ажиллагаа явуулсан гэж бодож байгаа. нэгэн имлэгээрээ талархал илэрхийлсэн тийм маш их баярлалаа. Сэтгэл ханагч үзжээ. За хүний одоо эрхэмлэх нандин дээд чанарыг та ер нь юу гэж боддог вэ? Тэрэн дээр ч одоо ер нь цуг ажиллаж байгаа хүнийхээ хамгийн сайхан чанарыг олж хардаг. Бие биендээ хамгийн сайхан чанараа өгдөг. Тухайн хүнийг ер нь дотоод сэтгэлийг бараг ороод хавцсан юм шиг л тэр дотныг л яриулдаг. Тэгээ сайхан хамтарч ажиллаж байгаа. Тэр цаанаа өнөөдөр гойч байсан цаанаа ямар ачаалтай байдгийг, ямар байдгийг гэдгийг бас ойлгодог. Гэр орондоо ямар байлээ, нээдрээ өгдөг үлээ, үр хөвгт нь хоолтой онцтой билүү гэдгийг боддог. Тэгээ гэртээ байсан жоохон юу ч ийсээ илүүттэй боовч хөрж ийсэл хүүхдүүд орох явчих. Өнөөдөр юмтай үлдсэн өдөр гэдэг асуудаг гэдэг тийм чанар л надад байдаг байх гэж би өөрөө боддог шүү дээ. Танаа гурч хоолтой үлдсэн гэсэн. Тийм яг уу гэдгийг асуудагтай л онцлог байх гэж боддог шүү дээ. Би ер нь бол яг совилогч хүний ямар байгаасаа гэж боддог вэ? Ер нь бол ингээд совилж байгаа хүн чинь мэдээжтэй энерх сэтгэлтэй. За тэгээд аливаа юмд айгуу тууштай ханддаг тий. Чин сэтгэлээсээ ажиллаа хийдэг. За тэгээд бас хамтарч одоо ажиллаж байгаа хүмүүстэй эерэг уур амьсгал бүрдүүлдэг. Тийм л одоо зан чанартай байх нь бол надад ажлын гараан дээр байхад бол айгүй чухал зүйл санагдаж байгаа. Тэгээ мэдээж одоо совилогч хүн бол залуу хүнч бидний хувьд бол урд чадвартай одоо совилогч нараасаа суралцдаг зүйл зөндөө байдаг. Тэгэхээр бас тухайн мэрэгжилдээ эзэн болсон ийм зан чанарууд нь бол хамгийн их таалагддаг. Чандрах үе хэр их байдаг вэ? Хэрхэн даван туулдаг? Чандрах үе бол зөндөө байгаа. Тэгэл яах вэ? Ажилдаа явах ёстой гэж тэгэл гараад явдаг. Ажлын дараа хамгийн дуртай амт идэх дуртай амттай нь юу вэ гэсэн юм. Хамгийн дуртай юу? Шоо. Соо шивээ. Яагаад юм бол дуртай шүү дээ. Өөрөө дуртай болов. За дараа нь ирээдүйд надтай хамтдаа хиймээр байгаа зүйл юу байна вэ? Хоёулаа одоо нөгөө дахин нөгөө нэг сайхан нэг үүлэн төвд орсон шүү дээ тий. За тэрийгээ дахин хиймээр л энэ. За. Аллаа. За дараагийн асуулт нь совилогчийг ямар нэгэн амтантай зөөрлөвөл ямар амтан байх болоо? Айгүй хурдан хөдөлгөөнд ямар амтан байдаг лээ. Тэгсээр нэг эвсэг амтан дотор айгүй эвсэг. Тэгсээр айгүй хөдөлгөөн сайтай.
Ямар амьд би одоо амьдны сайн тодорхойлж мэдэхгүй байна. Тийм. Хоёулаа тэрийг гаргая да ямар хаа. Гэсэн нэг хортой амьд юм биш. Туулаа юм болов. Туулаа сүлгээрээ хөөрхөн юм байна тийм. сүлгээрээ амьдардаг тий. Тийм. Тэгээд хурдан хөдлөлтөө шүү дээ. Хөдлөөс айцаа. Хөргөн ч өнгөтлээ. Тэгээ ер нь бол ингээд бичлэг хийхээр айгүй сандардаг юм байна. Тэгээд өнөөдөр бол миний таныг одоо зарим одоо хэлж чадаагүй бас зүйл байгаа ах. Миний хувьд бол нөгөө нэг өнөөдөр таныг урьсан шалтгаан нь гэхээр ажлын гараагаа одоо зүйд манай нэгдсэн эмнэлгийн зөндөө олон эмч нар маань яралтай цэцлэмжийн засгаас эхэлж байгаа. Тэгэхээр залуу эмч нарыг манай сувлагч нар маань бүгдээрээ айгүй хөрхөн та гэж дууддаг. Эмчээ та гэдэг. Тэр нь бол ингээд анх маш их сэтгэлд төрүүлж исэн. За тэгээд одоо мэдхгүй чадахгүй зөндөө л олон зүйл гарахад сувлагч нар маань бас бүгдээрээ л одоо хэлж тусалж зөвлөдөг. Тэдний нэг бас та байсан. Тэгээд өнөөдөр одоо тийм энэ баярыг нь огтаад таньгаас энэ баярлалаа гэж удаад энэ хөрхөн болцоонд урьсан байгаа. За танд ингэ хэлж чадаагүй зүйл байгаа юу? За энэ хөрхөн болцоонд таныг урьсанд маш их баярлалаа. Чи тэгээд одоо ер нь хинч байсан л ер нь ялтас лэмжээр орж ирж байгаа хүнийг сургаад авчи гэж надад хэлдэг тий. Хүн ер нь бүгдийг мэдэх албагүй. Ажил дээр сурна. Таарч чадна гэдэг. Яг өнөөдрийн болцоод намайг урьж энэ сайхан төлөвлөлт орсон. Танд их баярлалаа. За ингээд тандаа болон нийт одоо нэгдсэн эмнэлгийн сувлагч нартаа сувлагч нарын баярын өдрийн мэнд хүргэе. Баярлалаа.